Энэ хуулийн төсөл одоо анх орж ирэхээс л энэ их ойлгомжтой байсан юм л да. Их хурал дээр бид нар бол хэлээл байсан. Энэ улсын төсвийн хууль орж ирэхэд бол засгийн газраас оруулж ирсэн энэ одоо улсын тэмдэгтийн хураамж байна. Нөгөө автошины импортын татвар байна. Тэгээд тээврийн хэрэгсэл өөрөө өгчийн одоо бас авах татвар байна. Энэтэй холбоотой юмнуудыг ингээд нэмэгдүүлээд ороод ирсэн. 10 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн ингээд ороод ирсэн. Энийг бол бид нар тухайн үед нь хэлж ирсэн. Ингэж болохгүй. Тэгтэл хэрэгцүүлээд одоо нөгөө уулуурхан компаниудаас авах татвараа бол одоо авч чадахгүй. Харин бүр багасгацсан. Одоо алтан дорнот одоо нөгөө алдартай аймаг хоманы зэнтрээс бол бүр хэдэн жилээр татвар авч чадаагүй. Тэгээд тэр нь бол одоо хэдэн 10 тэрбум төгрөгөөр. Тэгэхдээ яг ард түмний одоо харманаас шууд авах энэ татваруудыг нь болохоор зэрэг нэмэгдүүлээд өөрийн авах нэг 10 тэрбум юм байна их юм болохгүй гэж. Энэ чинь яг одоо амьдрал дээр ажил амьдралаа залгуулж байгаа ажил үйлчлэгээ бизнес хийж байгаа хүнд бол энэ айхтар том ачаал болно шүү дээ. Энэ чинь бүр тодорхой байсан учраас их хурал дээр бид нар хэлээд заримыг нь буцаасан энийг дундуур нь оруулаад гаргаад явуулсан юм байл. За тэгээд сүүлд нь бол энэ чинь одоо тэр холбоо докторын Жолоонбат гишүүний хэлдэг энэ олон нийтийн байгууллагууд энэ үйлдвэр үйлчлэгээ эрхлэгчдийн холбоо гэдэг ингээд олон хүмүүс бол уулзалт энийг өөрчлөхөөс өөр байгаа байхгүй. Харин одоо энийг гишүүд санаачлаад өргөн бариад ингээд өөрчлөлөөр авч байгаа нь бол энэ зөв байна. Ийм одоо бид ормооргүй байна. Түрүүн бас их хурлын гишүүд хэлж ирсэн. Энэ засгийн газраас орж ирж байгаа юм бол заавал одоо их хурал дээр орж ирээд нэг зарцдаг, сайжруулдаг одоо эсвэл орж ирсэн юм нь одоо эргээд алдаа гаргахаар зэрэг. Тэгээд сүүлдээ тэр нь бол эргээд дандаа энэ их хурал руугаа ирж одоо муу нарийн буугаад байгаа ийм нэг зохицгүй байдал байгаа шүү. Энийг ерөөсөө бүр засах хэрэгтэй байна. Тэгэхээр одоо бол миний ойлгож байгаагаар энэ хуулийн одоо өөрчлөлтөөр бол ялангуяа нөгөө жижиг бизнес эрхэлж байгаа худалдаа дэлгүүрүүд эрхэлж байгаа хүмүүсүүдийн нөгөө татварын хэмжээ бол одоо хойчныхаас нэмэгдэхээргүйгээр бууруулаад одоо оруулж ирж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тэр одоо зөв тэрийг одоо нэг тодорхой асуудал юм байна. Хоёрдугаарт бол зарим одоо манай нөхдүүд энэ архитектурын сектуртай холбоотой юм бол энэ одоо дэлгүүр орчтой холбоотойгоор бас шууд холбоотой байх шиг байна. Би бол түрүүн аян хорвоо гишүүний хэлж байгаатай бол санал нэг байна. Үнэхээр одоо хүний ухамсартай хүнтэйгэл одоо ажиллах хэрэгтэй болохоос шүүл яг одоо энэ дэлгүүр худалдаатай холбоотой юмн дээр бол төдийлөн бас ажил байна уу? Бус улс орнууд бол тийм зүйлүүд байгаа. Ер нь бол одоо энэ архитектурынхаа чанар стандарт энэ хараа хяналт энэ юм дээр нь бол анхаарах зайлшгүй шаардлага бол бий. За энэ хуулийн төсөл орж ирж байгааг бүрэн дүүрэн дэмжиж байна. За. Хаян карватар хариулъя. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр Батэрдэн гишүүний эхний хэлж байгаа саналуудтай бол одоо би санал нэг байна. Хуулийг бол нэлийн үндсэн сайтай сайн боловсруулах ёстой гэдэгтэй бол за татварууд бол буурч орж ирж байгаа. За буурч орж ирэхийн зэрэгцээ энэ бол татвар хураамж л да. Ер нь үндсэндээ нэг удаа жилд нэг удаа авдаг юм хураамжийг бид нар тогтоож байгаа. За ингэхдээ бол тодорхой интервалтай болгосон. Тийм учраас бол энүүнийг нэлийн үндслэлтэй байлгахын тулд хүнд нь ямар хэмжээгээр тогтоох уу гэдгийг бол харин иргэдийн хурал засгийн газрын төвшөнд бол нэлээд сайн судлаж байж ингэж тогтоох хэрэгтэй баха. Ажил ачаал бол одоо өөрсдийнх нь ашиг орлого бүх юмнаас нь хамааруулж ээж энэ интервал дотроо боломжтой төвшнгөөр нь тогтоож авах хэрэгтэй гэдгийг бас анхаарах байх.